Солонгосын шоронд Атман явсан ариун болд. Аль 1998 онд Солонгос улсыг зорьсон ариун болд гэх залуу Солонгосын шоронд 8 жилийн хоригял эдлээд эх орондоо иржээ. Ингээд түүнтэй Солонгосын шоронд Монгол ирэх хүн ямар байсан талаар сонирхлоо. Солонгост ямар ажил эрхэлж байв? Ямар хэрэгээр харийн шоронд 12 жил суусан бэ? Би 2001 оноос хойш Солонгосын Кемпо 2 буюу Нисхийн дүүрэгт модны үйлдвэрт бүтэн 2 жил ажилласан. Анх 2 Иран, 1 Монгол залуутай дөрвөлээ байшиндаа эвтэй нартай амьдардаг байлаа. Тусдаа 0 галтгоотой их тоглог байр байснаас гадна цалин мөнгөний хувьд сайн. 2 жилийн дараа Мухаммед Хусейн 2 маань нутаг уцаж оронд нь 2 Вьетнам манай байранд нүүжирлээ. Энд нэг юм хэлэхэд Иран, Пакистанууд жинхэнэ мушикүүд байдаг. Ажилд сайн, дээр нь архи огт амсахгүй. Нөгөө 2 төлөг Солонгост 3 жил болсон хэрнээ хангуг хэл мэдэхгүй. Дээр нь маш заван. Ажилд бол ёстой 0 нөхдүүд байлаа. Хогоо шүүрд гэхээр унтдаг өрөөнийхөө дөрвөн буланд хогоо бөөгнүүлж овоолоод болохгүй. Хид ам зөрж энэ хай гэдэг Вьетнамыг зодож үзлээ. Гэхдээ яс юм дээр вьетнамчууд чинь хужаануудаас илүү муу санаатай новшнууд юм билээ. Улс тунхагласны баяраар Кемпогийн төвд орж монголчуудтай балга такши муучгаад хэдэн жил пив аваад гэртээ ирсэн. Шүн сэрээд шилтэй шар арга залгилтал энэ хай миний шар аргийг уучгаад дотор нь шээчгсэн байдаг байгаа. Уур хүрээд энэ хайг хэд дэлсэж аваад галтгоонд орж хөргөгч онгоолгон пив ууж байтал ар нуруу руу энэ хай хутгалсан. Миний уур хүрээд энэ хайг боочгсон чинь төвөнхөн цаашаа ороод газар дээрээ өгсөн. Тэгээд нөгөө Вьетнам нь цагдаа дуудаж би Кемпогийн цагдаа гэлцээр ирдэг байгаа. Эхлээд нарны эмнэлэг тэмчлүүлж байх хоорондоо батлан даалтанд гарсан. Дараа нь Солонгосын мөрдөнд 3 сар суулаа. Солонгосын мөрдөн хийгээд хууль хэр чангуй. Солонгост эрүүгийн хүн төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол цагдаагаас гадна прокурор давхар мөрдөн байцаалт явуулдаг. Манайх шиг прокурор нь нэр төдий шалгасан болоод гарын үсэг зураад өнгөрөхгүй. Хоригдол сэжигтэнтэй бичлэн уулзаж мэдүүлэг авч амт харилцаанд орно. Миний хэргийг шалгаж байсан прокурор уус сун ин гэхэд мөрдөн байцаагч чамайг дарамтлсан уу? Хамт хоригдож байгаа хоригдлууд яаж хандж байна? Хоол ариун цэврийн хэрэглэл нормыг өгч байгаа юу? Чиний нүдний доор яагаад талцарсан юм бэ? Хин нэг хүн цохиж зодсон уу гэж асууж байсан. Прокурор эрүүгийн мөрдөгч 2 зэрэг байцаадаг болохоор хэрэг нь шударга шийдэгдэх магадaltaй. Мөрдөнгийн хувьд эхлээд үүдэн дунтаж цай зөөж бусад хоригдлуудлын будааны аяга тавг зэргийг арчиж цэвэрлэх үүрэгтэй. Миний араас шин сэдчгтэн орж ирэхэд би дээшээ ахиж тэр хүн бусаддаа үйлчлэгээ үзүүлнэ. Харин гамбинууд буюу дээрэмчдийн бүлгийнхэн бол дээр суун, биеэр дүүрэн шивэстэй, булчин шөрмсөн зангарсан хүйтэн гарцтай. Мөн ихэнх нь бэлэг эргэнтэнтэй тос шахуулж шайрыг тавилсан харваа сандшгүй гарууд байдаг. Тэд гадаад хүнээр нэг их оролдохгүй. Мөрдөн шоронд нь өөрсдийн дүрмээрээ л явна да. Харин нутгийн мөрдөн хэцүү юм уу? Их ядруу. Урд нь би Монголд 91 буюу бусдад санаатаагаар хүнд гэмтэл учруулсан зүйл ангаар Дартийн чанга амгалангийн жирийн шоронд 4 жилийн ял эдэлж байсан болохоор надад сэтгэл зүйн асар их туршлага байсан. Ар гэрээ санаж эхнэр хүүхдээ бодохоор жаахан гол харлаж даралт ихсдэг байлаа. Ингээд шүүхээр орж Солонгосын эрүүгийн хуулийн зүйл анги болох аргагүй хамгаалалт хэтрүүлсэн хэмээн 10 жилийн хоригял авсан. Хэрвээ энэ хай намайг хутгалаагүй бол би доод тал нь 20 жилийн ял авах байсан юм билээ. Солонгосын шоронгийн тухай уучлаач. Өнөөдөр өмнөд Солонгост статистикийн мэдээгээр 100 хүн тутмын нэг нь энэ улсад ирэхээ асуулан торны цаан суудаг. Ингэж бодохоор жаахан шорондсон улс юм уу да. Солонгост Тэжон хотын Тэжон шорон Кенгийн донд байрлах Анян шорон нь хамгийн том. Би Тэжон чангийн шоронд 8 жил 3 сар яс суусан. Солонгост хүний аим хөнөөсөн бол ялын дээд хэмжээнд цаазаар авах ялыг эрэгтэй эмэгтэй ялгалгүй өгдөг. Авилгал хээл ахвал албан тушаалын хэрэг их хатуу. Бүх насаар нь хорих ял шууд онооно. Намайг байхад дэд сайд газрын дарганаар авилгын хэрэгээр 20 жилийн ял бүх насаараа хоригдох ял аваад ирж байлаа. Хууль нь ерөнхийлөгчөөс аваад гудамжны сөөжөрчин хүнд тэгш үйлчлдэг сайн талтай. Шоронгийн албан ёсны нэр нь засан хүмүүжүүлэх байгууллага гэсэн нэрийг албан ёсоор хэрэгэлдэг. Манайхны хорихын төлөөлөгч нь хоригдлуудаараа бууны нохоо хийлгэн тагнаж туршуулна гэсэн ойлголт байхгүй. Солонгосын шоронг дарга түүний орлогч гэсэн 2 хүн л удирдна.
Дарга нь шоронгийн хэсгүүдийн ерөнхий асуудлыг удирдах аюулгүй байдал харуулга хамгаалтыг зохицуулдаг бол орлогч нь хангамж, боловсрал, хүмүүжил, эрүүл мэндийн үйлчилгээ, байгууллагын туслах аж ахуйг хариуцдаг. Ваншимийн цагдаагийн мөрдөнгөөс намайг Тэжон шоронд ирэхэд эмнэлгийн үслэгт оруулсан. Манай хорхийн эмч нар шиг нүцгэн бий үтсэн болоод өнгөрөхгүй юм. Томограф, цус, зүрхний бичлэг гээд нарийн үтсэж байгаа юм. Дараа нь шоронгийн дүрмийг танилцуулж 3 өдөр ганцаараа минь тусгаарлах камерт байлгасан. Шорон нь нэгдсэн хоригдлын хувц өмсөх үү? 2007 он хүртэл хоригдол өөрөө ард хувцас өмсөх үү эсвэл шоронгийн дүрмт хувцас өмсөх үү гэдгээс сонгох хэрэгтэй байсан. Харин одоо бол улиралд нэг удаа эрчүүдэд цэнгэр өнгөтэй хосолсон хаки эмгтээчүүдэд цэнгэр ногооны хосолтой нэгдсэн нэг загварын дүрмт хувцас олгодог. Намайг Тэжон шоронд очиход 3 Филиппин, 1 Вьетнам, 2 Энэтхэг, 1 Азербайджантай цуг, 1 камерт оруулсан. Хаяа өөр бусад орны залуучуудтай уулзах үе гарна. Хоорондоо солонгос, англиар ярилцдаг байлаа. Хүчингийн хэрэг үйлдсэн Азербайджан ир нэгэнт шоронд хоригдох хувь тавилантай байсан бол нутагтаа биш, энд шоронд орсон минь аз боллоо гэхэд хулгайн хэрэгээр орсон энтгэг залуу. Шоронд орсон цагаасаа ахуулаад аль муугаа үзэж нүд үзүүрлэгдэх юм хэмээн ярина. Миний хувьд Аривка гэхээсээ илүү Чингис хаанаа гэж дуудана. Миний бие гэж нэл шивээс болохоор надаас жаахан имээдэг байлаа. Амжиргаа нь хэрвээ ойролцоогоор 9 м квадрат талбайд 6-8 хүн хоригдно. Камеруудад ширээ сандал орж байхгүй. Солонгосын уламжлал ёсоор хоригдлууд гутсан дээр унтна. Ганцаараа хоригдож байгаа хүмүүсийн талбай бүр бага буюу 5 м квадрат байна. Камер болгонд гар угаалтур болон жорлонтой. Өрөөнийх нь тэндээ жорлон угаалтуурынхаа дэргэд хооллохоос өөр аргагүй. Солонгос улсад хоригдож буй хоригдлууд нэг өдөрт хоол үнсэндээ хэр хэмжээний мөнгө зарцуулдгийг харж болно. Солонгос хоригдлууд өдөрт 2110 вон зарцуулдаг бол гадаадын иргэд арай илүү буюу 3210 вон зарцуулдаг. Ажил хийдэг хоригдол өдөрт 3 удаа хооллохдоо өдөрт 750 г хүнс хэргэлдэг бол ажил хийдэггүй нь 660 г хүнс хэргэлдэг байна. Хоолны будаа, сүмстэй нарва болон эднийгээ дагалдан маш бага хэмжээний мах загас өгдөг. Гэхдээ эрүүл аж төрөх ёсыг баримтлах үүднээс цагаан хоолны төрөл болсон солонгос салаатнаас 3 төрлийг нэмж авч болно. Харин энэ төрлийн зуушийг гадаадын хоригдлуудад уламжлалт ёс, шашин шүтлгийг нь харгалзан үзэж хяналтайгаар өгдөг байлаа. Хүнсний ийм орцтой байдаг болохоор турж эцэхгүй тулд шоронгийн хоригдлууд шоронгийн дэлгүүрээс хоол хүнс худалдаж авах хэрэгтэй. Шоронгийн хоригдлууд өөрийнхөө нэрийн дансаар дамжуулж төрөгдөл төрөсцөөс өдөрт 30,000 воноос илүүгүй, сард 500,000 воноос илүүгүй мөнгийг авах хэрэгтэй. Гэхдээ өдөрт хамгийн дээд тал нь өөрийнхөө хэрэгцээнд зориулж 10,000 вон л зарцуулах хэрэгтэй байдаг. Хоригдлууд нарснаас илгээмж авч болох боловч нэгжлэгт оруулсны дараа л гар дээрээ авдаг. Хориотой зүйл байвал тэднийг суллагтал нь хориг ангийнхан хадгалж байдаг. Хоригдол бүр өдөр болгон сахлаа хуусах хэрэгтэй ч зөвхөн сахлын машин л хэрэглэнэ. Сард нэг удаа үсээ засуулж болно. Халуун өдрүүд бол хоригдлууд өдөр бүр хүйтэн шүршүрд орчологч харин халуун усанд 7 хоногт нэг удаа л орно. Хоригдлууд камертаа зөвхөн унтаж амрах, хоол идэхтэй байх шаардлагатай ба бусад үед тэд жишээ нь биеийн тамираар хичээлж болно. Ерөнхий боловсролын байтугай бүр дээд мэргэжил эзэмших сургалтанд хамрагдаж болно. Бакалаврын зэрэгтээ дээд мэргэжил эзэмшихэд хориглох зүйлгүй. Ерөнхийдөө солонгосын шорон бол хүний эрх хэрэгчлөөг манай шоронгоос арай дээр хэрэгжүүлдэг гэхүү дээ. Шоронгийн удирдлагууд хүмүүжигчид биеийн хөдөлмөр эрхэлж цээхэд ажиллахыг их хөхүүлэн дэмждэг. Ийм хэд хэдэн төрлийн цээх бие, хувцас, гутал, тавилга, цахилгаан бараа хүртэл үйлдвэрлэдэг гэд бод. Ингэж ажиллаад өдөрт 400-аас 12,000 воны цалин хөлс авна. Шорон болгон туслах аж ахуйтай. Ганц хачирхалтай юм нь шоронд номын сан байлгах, ном уншихыг зөвшөөрдөггүй. Ажил хийхийг л шаардаж тулгана. Зурагт радио сонсч болох уу? Зурагт радио байлгахыг харин зөвшөөрдөггүй. Гэхдээ хорих газруудад радио дамжуулагч ашиглан улс төрийн болон спортын мэдээллүүд, дуу хөгжмийг дамжуулдаг юм. Өдөрт 1 цагийн хугацаанд хоригдол спортын талбай дээр сакс тоглох зөвшөөрөлтэй. Харин ганцаараа хоригдож байгаа хүмүүжигчид 2 цаг тоглож болно. Харин шашны зан үйл хийх нь хороогүй байдаг. Буддын болон христийн лам хуврагуудыг урьж авчирч болдог. Загтлаар харьцахыг хязгаарлахгүйч аюулгүй байдлынхан урьдчилж заавал уншдаг. Байдал ийм байтал хулгайч нар хоорондоо илгээмж атгуулах нэг тийм ажил байдаг.
Энэ юу вэ гэхээр спорт талбай, дугуйлан, сургалт, туслах аж ахуйдаар ажилд гарах үед хоригдлууд хэн нэгэн овгорын нууц үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд захидал буюу таних тэмдгээр мэдээлэл дамжуулахыг хэлдэг юм. Эрүүл мэндийн үйлчилгээ харьцангуй өндөр түвшинд байдаг. Насан туршидчдын эрүүл мэндийн үзлэг жилдээ 4 удаа хийдэг. Ямар нэг ужиг өвчтөй бол эм тариагаар таслана гэж байхгүй. Тэжоонд очисон жилээ миний бөөр өвдөж баг зэрэг цусаар шээгээд эмнэлэг твцсэн. Цагийн тариа хийлгэж бөөрийн юм уугаад сарын дараа эмнэлгээс гарахад би зүгээр болсон байлаа. Манайх шиг сүрээ халдварт өвчтөй хоригдолтой бусдыг нь хамт байлгана гэсэн номгүй. Шууд л тусгаарлана. Ерөнхийлөгч байсан инх баяр шиг элдв худал шаардлагатай очоод арын хаалгаар нарснаас нарны эмнэлэг твтэн гэж байхгүй. Хууль бол хууль. Шаардлагатай хор тавтартай эдгэшгүй өвчтөй бол хотын эмнэлэг твтүүлнэ. Хүн дээр өвдсөн хоригдлуудын хувьд эмнэлгийн дүгнэлтээр ял хойшлуулах юм уу эсвэл хугацаанаас өмнө сулдаг. Гэхдээ хугацаанаас өмнө суллагдах шийдвэр гаргуулахынхаа оронд хоригдол өөрийнхөө өсөлтөөр үн төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг авах хэрэгтэй. Жишээ нь хиймэл шүдгийг илгээх гэх мэт. Эргэлт уулзалт нь ямар вэ? Ажил хийдэг хоригдлууд ажлын хоногийг яаж олох вэ? Солонгосын шоронгийн системд хоригдлуудын нэгэн өвөрмөц гэж хэлж болохоор зүйл байдаг юм. Шинээр иргсэн хоригдол хамгийн доод түвшин буюу 4-р түвшинд тодорхойлогддог. Ингээд түүнийг байнгын хяналтандаа байлгаж сар бүр урамшууллын эсвэл торгуулийн оноог бүртгэж байдаг. Энэ явандаа хоримтлагдсаар урамшууллын оноо нь тодорхой нэгэн хэмжээнд хүрвэл хоригдлуудтай харьцах, мэргэжлийн түвшинг тогтоох тусгай комиссийн сар бүр хуралдаг уралдаанаараа түүнийг 3-р түвшинд бууруулж, цаашдаа 1-р түвшин хүртэл бууруулах хэрэгтэй байдаг. Энэ манайхны хэлдгээр дэглэн бууруулах үйлдэл юм. Энэ бүхэн нь хоригдолд торны цаана өнгөрүүлэх хугацаанд эдлэх хөнгөлтийн их үүсвэр болдог. Жишээ нь хамгийн доод буюу 4-р түвшний хоригдлууд сардаа 2 удаа, 1 удаа 30,000 удаар төрөл төрөстэйгөө уулзах хэрэгтэй байдаг. Харин 3-р түвшнийхэн сардаа 3 удаа, 2-р түвшнийхэн 7 хоногт 1 удаа, 1-р түвшнийхэн хүссэн өдрөө уулзах хэрэгтэй болдог. Миний хувьд анх 4-р түвшний хоригдол байж байгаад 3 жилийн дараа буюу 5 жил 1-р түвшингийн хоригдол байсаар хугацаанаас өмнө суллагдсан. Бас 1-2-р түвшин хүртэл дэглэн буурсан хоригдлууд шорондоо байрлуулсан автомат утсаар байнга ярих хэрэгтэй байдаг. Гэхдээ үннийг хэлэхэд энэ эрхийг тухайн хоригдлууд өөрсдөө эзлэхээсээ илүү хүний өмнөөс хил дамжуулах хэрэгсэл болгон ашигладаг зүйл анзаарэгдсэн. Солонгосын шоронд байрлуулсан автомат утас болон гар утаснууд нууцаар чагнагдаж байдаг учраас утсаар дамжуулах мэдээлэл байнга нууц хэллэгээр дамжуулагддаг нь Орос, Италийн эрүүгийн ертөнцтэй адил гэмээр. Шоронд хоригдож байгаа хүмүүсийн арга иргэн нь ихэвчлэн алслагдсан нутгийн иргэд байдаг учраас уулзалтыг зөвхөн өглөө, өдөр оройн цагаар бос, шөнийн цагаар ч зохион байгуулдаг. Ингээд арга иргэн нь удирдлагуудтай урьдчилан холбогдож тохиролцох ёстой байдаг юм билээ. Өмгөөлөгчд өөрсдийнхөө үйлчлүүлэгчтэй хүссэн үедээ хүссэн хугацаагаараа уулзах хэрэгтэй байдаг. Гадаад орны элчин сайдын яамныхан 20 ангийн захиргаанд урьдчилан мэдэгдснийхээ дагуу хүссэн үедээ энэ улсын шоронд хоригдож байгаа эх орон нэгтэнтэйгээ уулзах хэрэгтэй байдаг. Наадмаар манай элчин сайдын яамнаас надтай ирж уулзж байсан. Энэ этгээд Филиппин Оросын элчин сайдын яамныхан шоронд орсон иргэдийнхээ төлөө их гүйдэг нь сайхан санагдсан. Шоронд эдлэх ялынхаа тэн хагасаас илүү хувийг эдэлж 1-2-р түвшин хүртэл дэглэн буурсан онц ностой хүн амны хэрэг үйлдсэн хоригдлууд хугацаанаас өмнө ялынхаа 90-80% эдэлсэн тохиолдолд суллагддаг. Хөнгөн хүн дэвтэр хэрэг хийсэн дээд түвшингийн хоригдлууд ялынхаа 50-60% эдлээд наранд гардаг юм билээ. Мөн 1-2-р түвшний хоригдлууд ар гэрийн зовлон гачигдал, төрөл төрөст нь нас барах юм уу хүн дээр өвчлөх, эсвэл төрөл төрөстийн найр хурим насны ой тохиох, үр хүүхэдтэй болох зэрэг баярт тодорхой хугацааны чөлөө эдлэн гарч болдог. Үүнээс гадна бас нэг амьдрал дээр хичүүлсэн зүйл байдаг нь сайн хүмүүжсэн гих үнэлгээг авсан хоригдлыг суллагдахаас 3 жилийн өмнө чөлөөт нийгэмд гаргадаг. Энэ 3 жил бол 20 хангийн даргын мэдлэх гэсэн үг. Шоронгоос хоригдлууд оргох тохиолдол бий юу? Тийм боломж байхгүй. Хурдан эрх чөлөөтэй болохыг орлон хоригдлууд мөрөөддөг нь зүй ёсны хэрэг. Оргоод ч хамаагүй хоромхон зур эрх чөлөөтэй болохыг хүсдэг нь ч цөөнгүй бий. Харин хугацаанаас өмнө сэтгүүд нь эргээр нөлөөлөх гэсэн бодлогыг агуулсан ийм заншил маш ховор байдаг билээ. Учир нь энд онц сайн сахилга батын хэмжүүрийн систем сэтгэл ханамжийг бий болгож байна. Түүнээс гадна шоронгийн аюулгүй байдлын албатууд маш сайн түвшинд ажилладаг.
Тэжон, Аниан зэрэг томоохон шоронгуудын тусгай албаныхан шүдээ хүртэл зэвсгэлсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй. Ямар ч бослого оргох орлогыг дарах хүчин чадалтай байдаг. Хоригдлуудын дэгдээсэн бослого үмэнийг дарахын тулд шоронгийн дотоод хамгаалтынхан нулимс асгаруулагч усан буу зэргийг ашигладаг юм билээ. Гэхдээ Солонгосын чанга тэглэмтэй хорих бол арай өөр. Хоригдлууд арх уухх нь бүүхэл хар тамхины талаар бүр ярилтгүй. Зүгээр тамхи татах, мөрөдө тоглох, хөзөр шатар тоглох зэрэг хориотой байдаг. Дашрамд өгүүлэхэд зарим нэгэн овсгоотой хянагч нар санхүүгийн байдлаа зохицуулахын тулд камер руу арх тамхи оруулдаг гэсэн. Үүнийг таслан зогсоохын тулд Тэжон шорон хууль хяналтаа чангацсны үр дүнд блок нь 10,000 вооны үнэтэй хамгийн хямд тамхиг оруулахдаа чулуу болгодог байсныг илрүүлсэн. Шоронгийн аюулаас хамгаалахын ажилтнууд одоо зөвхөн биеийн хүч хүчирхийллээс хамгаалаад зогсохгүй, бусад хэв журмын зөрчлөөс, ялангуяа оргон зайлахаас маш сайн урьдчилан сэргийлдэг. Өмнөд Солонгосын шоронд банд шуумрын дотны харьцаа байх уу? Солонгосын шоронд 50-аас 60 онд байсан гэсэн. Одоо тийм бараг байхгүй. Өрөө коридор, усанд ордог өрөө, хувц суугадаг өрөө, ажлын байрнууд бүгд камертай. Ялаа хийж байхдаа би нэг удаа шүлсээ шалан дээр хаяхад хянагч нь камераар хараад буян болсон. Сахилгад 3 хонсон гэд бод. Шоронгийн дэг дүрм нь чанга, хуйлаа ягштал мөрдөн. Шоронгийн овгрууд иж байх уу? Тэжон шоронд олон удаагийн нахиур гэмт хэрэгтнүүд гамбинууд байсан. Харахад андшгүй биеэрээ дүүрэн шивэстэй. Надтай бол гадаад хүн Монгол залуу гэдгээр хүндэтгэлтэй харьцсан. Миний биен дээрх шивэсийг хараад чи урд нь шоронд байсан тийм үү гэд хүндлэх харьцахтай болгоомжлох маягтай. Хойд Солонгос, Монгол, Оросын шоронг их хэцүү чанга гэдэг яриа байдаг юм билээ. Камерын залуус хүртэл намайг ахаа гэд хүндлэнтэй. Нэг зүйлийг сонирхуулгаад Хойд Солонгосын хорлон сүйтгэгч Уянгак тэрээр шоронд 41 жил суусан гэд бод. Түүнийг сурлагдсны дараа нэрийг нь улс төрийн хамгийн том гэмт хэрэгтэн гэж Гиннесийн рекордын номонд бичих юм гисэн. Бас 2003 онд Тэжон шоронгийн шинэ аваргаар тодорсон Ким Сум Мун нь тэрс үзэлтэн хэрэгээр өмнөд Солонгосын шоронд 43 жил хоригдсон. 70 нас зооглсон хойноо эрх чөлөөтэй болж гарч ирсэн Ким Сум Мун шоронд байхад надад бүх юм болоод л байсан. Зөвхөн зурагт үзэж сонин уншихыг хориглдог байсан гэж ихэд дургуутсан ярьслага өгсөн. Шоронгоос суллагдахад ямар санагдав? Мэдээд сайхан байлгүй яах вэ? Тордоо хашааны хаалганы гадна эхнэр хүүхэд дүү маань хүлээж байсан. Өөрийн мэдлгүй нүдэнд нулимс сураад. Яг уу өмнөд Солонгосын шоронд 8 жил суухдаа унган хангуг гэлтэй бас хан зүсэг сурлаа. Монголд ирээд хэлний хувийн сургуульд багшилж байгаа. Би шоронгоос суллагдахдаа 15 сая вонтой гарч ирсэн. Энэ мөнгөөрөө машин авлаа. Ямар ч байсан өвчтөе бие эмчлүүлсэн дээ.